5 ачхны жаагүй нэг яг за иргэдээс бол одоо 1 2 3 11-ийн иргэн төсөв дэмжлэг ханд өргөсөн байна. За шарын өргөсөд домоноос 4 сая төгрөг орж ирэх байсан. Тэрнийхээ 10% гэдэг 7 сая 600 мянган төгрөг дэвсгэртэй хүч компани 1 сая төгрөг хатан түвшиг компаниас сая төгрөг орж ирсэн. 800 мянган төгрөг даасан дараа 200 мянган төгрөг. Хатан түвшиг компани бол сая төгрөгийг Наранбаатарын даасан гэсэн. Наранбаатарын ирээд холбооны даасан 800 мянган 200 мянган төгрөг ирээгүй. За KN International гэдэг хишгээр ахын компани 500 мянган. Ихоч гэдэг компани 500 мянган төгрөг. Амт иргэдээр бас 940 мянган төгрөг. 9 сая 400 300 хайн хийсэн боловч 10% сая төгрөгийг 900 мянган төгрөг даасан орж ирсэн. За ингээд иргэдээс Баттөр 200 мянган, Баттуйг 300 мянга, Мараа 300, Баянбаатар 200, Асарбек 300, Алтаа 300, Амар 300, Тавтас 300, Билгүн 300, Наранхуу 100 мянга. Ингээ багийн такс сая 100. За өдөр зөвлөлийн дарга хэмжээ мөнгөт 500 мянган төгрөгөөр хойд өөрийнхөө хүсэл дээр ахмад тамирчдад 500 мянган төгрөг бүхий одоо сүү хадаг ингээд зүйлтэйгээ ингээд ахмад хогчдыг шагнаж боловсруулсан. За ингээд төсөөд 12 сая 100 мянган төгрөг орж ирсэн. Үүнээс 600 мянган төгрөг орж ирээгүй. 400 мянган татвар 200 мянган. За ингээд тэмцээний зардаг. За тэмцээний шүүгч юм шүүгч ингээд бэлэн мөнгөний зарцуулалт 6 сая 20 мянган болсон. Тамирчдын тоглолтын өгсөн 3 сая 600 мянган. Өстөө үзсэн юм лээ. 20 үзсэн тийм үү? 22 нэг үү? Танд нэг намраа хахад уунахад 20 тэнд нэрс хассан чинь тэрээс 20 байгаа ш. Нэг тестаар нэрийг бичиж өглөө 22 бичсэн тэр юу байгаа сая игээд авъя. Ингээ 3 сая 180 мянган нэг өгсөн гэсэн юм байна тийм. Тоглолтын жирсний загвар цогцоход одоо их утгах юм байна. Хайдтай бас өмнөхөд явах вэ гэдэг 100 мянган төгрөг бидний шивчихсэн. Ингээд том 350 мянга гэсэн. Тэгээд өөрөө таамаг сандуудаа 100 мянган төгрөг нахаа шууд 100 болгож аюул зам гаргаж игээ гэсэн. Сам өргөмжлөл металлын оосор бичиж гэнэ. Сая 352 мянган төгрөг. Худалдаасны хэвлэл 150 мянган төгрөг. За шайв авч шайвны хэвлэлт дээр нь бичүүлсэн нөгөө тоглолтын шайв болон худалдаасны хэвлэлт бичиж юу вэ? хандууд Манус. Тэр чинь юу шүү дээ нөгөө одоо завцардаг худалдаасны хэвлэлт шүү. Шэв бишний хэвлэлт тэр чинь 50 хэвлэлт аа. За ингээд тоглолтын 40 шиг шайв авсан шүү. Шүүгч нарын хоол 2 хоног 200 мянга. Тэмцээний үеэр байрны хэрэглэх хийцүүлс бүтцээ арц чанар нэг удаагаа кофе ингээд энэ тавчсан юм. Тэмцээний татвар хийх юм. Тамирчдад амин дээр ингээд хийхдээ 12 сая 24 мянган төгрөг зарлаг гарч ингээд тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Тэмцээнд оролцсон баг тамирчдад өгсөн хариуц тулж одоо тамирчид мөнгө шилжүүлсэн байрлсан тусгай байрлуулсан 4 тамирчин дээр нь дахиад 4 тамирчныг ингээ шагнасан. За алтан зүрх бол тэмцээний үеэр багуудад өгсөн хайрхны зургийг урсгал болгож өгөхөд 6 жиаз 100 мянган. За тэмцээний штаб энийг бол зүрхэн найзан гэж хийж өгье гэж 300 мянган гэсэн прогресс хийсэн байна. Ингээд биш нэмхийн усын аваад тэмцээнд бидний төсөв болон зарлах хэрэг энэ дүнгээр тайлан гараад хараад энд цалгын баримтад энд ингээд бүгдээрээ байж. За ингээд хэмжээ цараа манайхаа. За дараагийн 2023-24 он за 22 оноос 23 оны
юун дээр бол гişүүдийнхаа сар болгон 20 мянган төгрөг урамшуул олгосон. Гişүүдтэй мөнгө цуглаж хөрөнгө үүсгэж бид нар заал Улаанбаатар хотын чиглэлтэй дүүргийн BDM спортын хороонд очиж тоглоход ингээд зарцуулдаг байсан. Тэр зарлага бол бүх зарлагаараа ингээд амтны гараад үлдсэн нэг зарим зарлагын мөнгөөр бол тулгарсан мөнгөөр бол хоккей талбайгаа засаж сайжруулах, арчлах энэ байтал бол зарлагын баримт гарсан байна. 2023-аас 24 оны Нэмнийхээ усын аваргыг Монгол сүмдээ цомын аваргыг хүлээж авсан байна. За тухайн үед бол Монголын хоккей холбооноос албан ёсны байгууллага албан ёсны дагуу Гарапук Панчиг Гарапук 2023 оны эцэг орхон манай цомын аваргыг яваад цомын аваргад 2 сая 200 мянган холбооноос төрийн бус төсөлд дансанд орсон. Тэр дансаар нь бол тэдний зардлын мөнгөөр тэднийхээ зардлыг зохион байгуулаад ингээд тайлбар мэдээг нь бол Монголын хоккей холбоонд тайлбар гаргах гэсэн тэрнээр үлдэх юм байна. Асуудал үүслэе гэж тэр орч. энэ тал дээр ирэх байгаа. 2022-23 он энэ Олимпиадаас хойш бол гишүүнчлийн projektээр 20 мянган орж ингэж юус оруулаад тэгээ энэ жил дээрээс манайх баг тамирчтай заал авч ямар нэгэн байдлаар үзсэн үү заалан тоглож итгэс өгөх хийх. За анхаарал тавьсан байлаа. Асуух зүйл байвал асуугаарай. Одоо тийм мөнгө үлдэж байгаа юм байна уу? За би татврынхаа юг 2023-аас 22-23 оны татврынхаа тайлбар төлөөд нэг 190 мянган байгаа. Даасан бол. Манайс Би харин нэгтгэд төр юу бүх хуулгаа аваад хамагнаас хамагныхаа хуулгыг аваад хуулгаараа энд дээр манайс хинцэн хүртэл яа татвар төллөө. гэсэн шүү дээ. ийм Мокс төгсөн шүү дээ. тийм Хан төгсдөө. тийм ээ. Энэ би ихтэй мэдээ. Хамгийн сүүлийн татвар хинцэн хүртэл үлдээ. Энэ нь бол юу аа? Тэр хэмжээнд 20 мянган төгрөг аваад 23 оны арга ер нь өмнө сар жилийн өмнө зогсоосон шүү дээ. Зогсоосон тийм. Тэгээд нэг ерөнхийдөө зогсоолтын юм дээр бид нар чинь нэг заал аваад ерөнхийдөө 300 зүгээр бүлээн заал авсан шүү дээ. Дээрээс нь 50-ийн тэмцээн, 40-ийн тэмцээн гэдэг одоо ханд болсон тэмцээн, юуны чавхлангийн тэмцээн, дээрээс нь эрдэнэтэд болсон тэмцээний юм дээр гэсэн тодорхой хэмжээний хоригдлууд үүсэн дээр тэн дээр бүгдээрээ тэн дээр бүлээнүүдээс зочиод ер нь дууссан. Тэгээд юу гэж хэлэх гээд нэг энэ дээр зарим нэг усууд мөнгө төргөө өгөөгүй юм. Тэгээд ерөнхийдөө татрын одоо сар болгон өгөх татвар дээр зарим нэг нь их өгсөн, зарим нэг нь бага өгсөн юм л. Тэр хууц нь бол над байгаа. Шаардлагат бол аваад. Тэгээд би нэг угсаа хаацсан болохоор энэ тайлбар энэ дээр оролцуулаагүй шүү. Бэмэн дээр. Тэгээд өнөөдөр хэн нэгэн дутуу өгсөн улсуудыг бас нэрийг одоо зарлаад явах уу яг өмнө хэлгээд бас нэг талаас бас наач бас асуудал зарим нэг нь тэндээ дараа чихэн асуудал дээр энэ өөрсдөө хувийн зүгээс бас нэг хотог гарчиж ирэхэд бас тэр мөнгө өгөх улсууд өөрсдөө сэтгэлээр өөрсдөө гарнаас мөнгө гаргаж өгсөн. Тэр улсууд нь өөрсдөө бижиг би тайлбарлахаар юмжсэн байгаа. Тэгээд яагаад энийг ерөнхийдөө бол нэг 2 сар зогсоосон. За 3 сар баг зогсоосон юм. 3 сард яагаад зогсоосон бэ гэвэл ерөнхийдөө бусууд татвараа өгөхгүй нэг хэсэг нь өгөөд нөгөө хэсэг нь өгөхгүй болохоор өнөөдөр энэ хоёрын хооронд зөрчилтэй гарна да. Тэгээд тэндээ өнөөдөр ясан дээр 100% татвараа өгчөөд янз бүрийн тэмцээн уралдаанд оролцоог улсууд нэг хэсэг байна. Зарим нэг нь 50% өгчөөд тэмцээн уралдаанд ороод бүхэнд хамгаалтай авчихсан. Ер нь бол тодорхой хэмжээний яг нэг нь өгөхөд тэр татвар өгсөн улсуудаас ер нь бол заавар ер нь 30-40% нь ер нь бол хандив өгчөөд тэмцээн уралдаан янз бүрийн бүгдэнд хамгаалтай өгсөн. Магадгүй тэр улсууд ирээд бид нартэй ингээд ирээд
9 шидийн бас мөнгөний асуудал ингээ ярих юм бол тэднээс би өөрсдөө үнэ хэлэх ба оролцоог улсууд оролцсон улсууд нь өнөөдөр ирээд тэмцээн уралдаанд бүгд хамрагдах улсууд нь хамрагдаад явсан баг. Нэгээс хоёргүй. Тэгээд ер нь энэ татварын асуудлыг боли араас нь нэг үслээ ингээ би сар болгон хүн болгон уцаар явуулгаад мөнгө ээж 20,000 төгрөг хийчих гэсэн. Тэгээд 20,000 чи сар болоод 2 сар болно. 3 сар 60,000 100,000 төгрөг болоод ирэхэд тэр хүн чал амар болчихсон. Тэгэхээр яах вэ? Тэр хүнд бол бүр хэцүү болохоор бид нар тэр хүнийг хахуг асуудал байгаа болохоор тэнд нь өгчлээ. Тэгээд би нэгсэн. За яг та нар дотроо өгч чадахгүй бол та 17 хоногт 10,000 төгрөг надад ингээд өгч гисэн чинь за 100 гээд аюугаа сэтгэл гаргасан. Тэгээд тэр чигээр марцсан. Тэгээд зүйлдээ ингээд ийм асуудал болсон шүү манайхаа. Тэгээд энэ дээр ямар нэгэн асуудал бол ингээд тэр чигээр татрын асуудал ерөөсөө болий. Дахиж энийг ингээд хийх яг бүх юм өвдөгш, эргэгш нэгэн чиглэл байж бүгд явахтай шүү. Тэр хүлийн тэмцээний тэмцээн уралдааны одоо ахын дуртай бүх юм болгон өөрийнхөө дуртай мэдлэл бүх юм явуучих хэрэгтэй юм чинь. Энэ дээр бол бидний татрын асуудал гэсэн. Манх сая гэдэг батад дээр шууд болий гэдэг. Тэгээд дараад нь хэрүүл үүсч магадгүй юм. Тэр байсан шүү. А тэгээд ер нь бол саяны энэ 50-ны хийн тэмцээн, 40-ны хийн тэмцээн бид бүгд өөрсдөө бүгдээрээ сэтгэлээрээ орж ярилцсан. А тэгээд ерөнхийд аливагчид баталдаа энэ дээр бас ингээд нэг юм хамгийн анхны төсөвт зай өртөг гэдэг одоо манайхан хаа гэж байгаа юм юу яасан шүү дээ. А хэдүүлээ 40-ны хийн тэмцээнийг яаж авах вэ? Яаж авах вэ? Төсөв төртгийн зал гаргасан юм. Анхны зардал ийм байхгүй бүртгүүлдэг. Энэ зардал дээр яагаад хамгийн сүүлд нь ингээд эцсийн нийт түн ерөнхийдөө бол 14,875,000 төгрөгийн төсөв төртгий юу одоо жишээ эргүү байсан, цогтой хоёр байсан, анхаа хэдүүлэн сууж байгаа проектээр тавьж байгаа зардлуудаа бүгдийг нэлээд тоцсон шүү дээ. Тэгшээ тийм ээ. Тэгээд энэ өртгийн тогтоогоор ингээд хэдүүлэн энэгээр баталгаажуулъя. За ингээд нийт тамирчдын тоо энэ дээр бүр тусдаа заяа. 40-ийн нэг хуваагаад 50-ийн нэг 2 хуваагаад зооход 40-ийн дээр 19 хүн заяа. Хоёрдугаараа 50-ийн 20% ингээд тооцоо гаргаад ингээд тооцоолоо гаргасан. Дижийн зал ардын зохиог байгаа комиссийн нэршүүдийн улсуудтай бүгдээ нэг зоогоод ингээд гаргацсан байна. Хин юу хариуцсан. Хин юу их хөдөлгөөн бас улсад нэг улсын аваад зохион байгуулж байгаа юм бас эхнээс ахуулаад зөв дараалтаа, эстралтаа явж иж өнөөдөр бид бүхний шарангуй сумын нэг өнөөдөр авахаар энэ бүгдээр хэдүүлээ ингээд сууж байгаа нэг тэгсэн юм дээр зарим гэсэн. Тэгээ зарим улсууд дараад нь тэмцээнээ заалгахаар за одоо чи энийг хариуц шиг тухайн улсууд нэгэ хэлсэн бол зарим улсууд нь тэмцээнд оролцож чадахгүй бид за тэгвэл одоо дотоод нөөц солилцоо байгаа. За дотоогоо хэн хариуцах юм? Одоо ингээд жишээ ингээд яриа суулж байгаа. За тэгвэл өнөөдөр талбай бэлгийг хэн бэлдэх ёстой юм? Ингээд энэ дээр ингээд ихэд анх хоёрын ингээд талбай бэлгээ. За ингээд арын авчиж шүү. Наргүй шүү. Тэгээд ингээд хүүхдүүдтэй хэн ярьцсан. За нэргүй хэдэн хүүхдүүд ингээд зохицуултыг бий бүгд энийг хийгээ явсан. Тэгээд энэ дээр яг зүгээр олон нь бол яг мөнгө төгрөг цуглаад ингээд яах юм бол тэр ус ирсэн багуудыг бол бид нар бас нэг хүлээ авалтын маркаар шарангуй сум ингэж зохион байгуулдаг шүү гэдэг утгаар төсөв төртгийн нэг хүний хоолны нэг зүгээр 1000 төгрөг одоо 100 үнээр тооцоо сая төгрөг. Жишг тогтоо. Тэгээ яг тэнд ороод ирэхэд бид нар зүгээр босоо хүлээ авалт яваад тэгээ ерөнхийд нэг сэтгэлийн үгээр тэнд нь сумаас урхийн тоглолтод ирсэн байсан баггүй юу. Тэгээ ингээд энэ мөнгө төгрөг чинь ингээ хүрхээ байгаад бид тал талаасаа гүйсэн. Хэм мөнгөөр бүгднийг нь одоо чи дутуу өгсөн чи өвөө гэж бүгдээ сэтгэлээр тосолсон. А тэгээс чи илүүтэй нэтрэгээ давсан мавсан бид нар ингээд мөнгө төгрөг эзэн тийм бол ямар ч зүйл өөрөөсөө ингээд бид өөрөөсөө сэтгэл тэмцээний бүгдээр л тэр үед бүгдээр сэтгэл хангалуун байсан. Гол нь эцэг шарангуйны нэр гарсан шүү тэр үед. Яагаад гарсангүй өнөөдөр шарангуй сумынхан өнөөдөр тэр тэмцээнийг үнээр төв зохион байгуулаад шагналын сангийн тухайн үед яалаа багууд бугунтаас ирээд бугунтын хин бай таксны мөнгө өгөхгүй та ямар ань өртөх юм. Гэхдээ та нарын өгсөн таксны мөнгө гэж ингээд шагналч өгнө шүү дээ. Тэгээ шагналч өгсөн одоо энэ ингээд энэ хоёрдугаар өрөөнд орсон юу ингээд байж байгаа шүү дээ. Нэгдүгээр өрөөнд орсон
сая ирцүү. Тэ? Тэгээд энэ бүгд дээр хэлүүдээ ингээд бүгдээрээ самаалттай бүгд оролцоод яг зөвхөн ер нь бол тулгаад ингээд ажилласан бол уг нь бол бас л хандуу орж ирэх улсуудаас нь зарим нэгээс нь орж иж чадаагүй. Өөрөөсөө сэтгэл сэтгэлээр туссан. Өнөөдөр тэгээд хин хандуу гэсэн хин хүн бүгдийн нэрийн зоогоод энэ дээр бичээтэй байгаа болохоор бүгдийг яасан. Тэгээд хаалтын үйлдэл ажиллагаан дээр хэдүүлээ бүгдийн улсууд нь шайв, гарын бэлэг, медаль бүхэн орж ирэх хэлбэрсэн хүмүүстээ эргээд бид буцаага тэр улсуудаа татахын тулд бид баярлаа гэж хатаглаад хамгийн сүүлийнх нь тэр талбай дээр заал авч яхад Батбаяг эднийг өөртөө байхгүй таахгүй найд эднийг дууж та шагналч юм маа гэдэг би гарын шаардлагатай гэж хэлдэг. Бүх юм юм авдууд гэсэн байгаа шүү. За тэгээд ер нь бол ийм их байдалтай байна. Ер нь бол яг ийм бүх юм ингээ протокол бүх юм ингээ байгаа болохоор таавал энэ дээр яг шаардлагатай авнаа танилцна гэх юм бол бүх юм онцгой Батбаяг дээр бүх бичиг баримтын болшуудын бүх юмуд нь байгаа. Протоколтойгоо байгаа. Төрийн бүсийн байгууллагын протокол дүрэн мөрөн бүх юм байгаа болохоор энэ бүгдээр гараад нэг юм гэсэн бүгдээр хартсан атаагүй хийсэн хийгээгүй гэж ярихгүй албачуудад бичиг баримт нь бүгдийг ингээд гаргацсан болохоор та нэмжтэй байгаа шүү. Тэгээд нэг тусдаа авч болно. Баялаа. Тэгээд ийм их юм байгаа шүү. За энэ би болохоор яагаад ингэж түрүүн бас байгууллага гэдэг чинь тийм ээ энэ сардаа юм уу тийм ээ. За сардаа бол улирлаа нэг ингэж ер нь тайлан тооцоорой гэдэг. Тэгэхээр одоо энэ тэмцээн бол тэнд 2 жил болчихоо. 2 жил. 2 жил болохоор манай түрүүн бас байгууллага гэдэг нэртэй учраас ямар ч одоо тийм биш. Одоо хин бид зүгээр хант хүрээнд биш. Энэ хин ч гэсэн одоо асуух. Түрүүн бас байгууллага яг нэг чинь тайлан тооцоорой гэдэг тийм биш. Тэгээд бид ч одоо дараа нь ч юм уу нэг хүнтэй ингээд уулзаад ингэж одоо яг нөгөө мөнгө яадаг мэдгүй эдэн дөрөв орсон 10 сая төгрөг орсон юм гэж юм. Яг энэ мөнгөд оролцоогүй. Би уул бостай. Тэгэж энийхээ тайлбар тосоо энэ алидийн бүтээр хийчих гэсэн баггүй. Тэгм бол яг зүгээр тийм эдэн даваач би яриа тий. Тэгм бол ийм буруу ойлголт төрүүлсэн баггүй юу? Бүгдээ тий. Аадууд удааварамсал өөрөө байж лээдэг. Ийм байгаа. Тэгээ хоёр гэх юм бол би сая ингэсэн сая лиг болсон шүү дээ. Лиг бол би угнатаа би өөртөө танаад гэсэн. За одоо нэг тэрний хугацаар авчлаа шүү дээ. Одоо яамаар ийм юм гэсэн чи. За би гэсэн чиг алгуулдаг гэсэн. За би жоох өмнө чи. Надад мөнгө төлөх юм заах. Би яараа. Надад би үн ямар ч хамаагүй. Намайг тийм биз дээ. Намайг зөвшөөрөх байхад та өөртөө багийн эзэн гэдэг болгосон. Тэгээ би тэр тэндээс жоох юм чигаад тэгээ салсан байхгүй. Тэгээ өглөө усаад нэг энэ дээр саа нөгөө өөртөө нүрээ харахгүй ч хүмүүс ойлгохгүй шүү дээ тийм ээ. Тэгээ нүрээ хараад ярилцаад тэгээ одоо бүгдээрээ санд ондол юу вэ тэрмийгээ цаашдаа одоо яаж ажиллах юм бэ? Бүгд миний бодлоор бол ингэ байна. Айгуу сайхан ингээд ингэнийг нэгтгэх тийм ээ. Юус ингээд яах юм бэ? Долоо. За ингэмээр тэгмээр шүү энийг ингээд так. Юус. Энэ юу яаж байгаа шүү дээ. Тэгээд нэг яагаад нөгөө нодлоо урсанаас би юу за бүгдээ нэг цуглаа аврал хийгээд ерөөсөө байдгүй. Миний бодлоор бол тийм ба. За одоо хүмүүсээ яагаад үстэй тэгээд саяны нөгөө нэг яг хурлын дараа гэж байдаг байхгүй. Одоо энэ нөгөө тайлбар тооцоолтын асуудалтай энэ асуулт гэж нэг яваад санал шүүмжил гэж нэг яваад тэгээд ингээ энийг хэдүүлээ шууд нэг явчих гэж бодож байна. Зөв. тэгээд нөгөө санал шүүмжлийн авъя юугаа асуултаар нэг үсээ ингээ шууд явчих. Тэгээд нөгөө тэнд нөгөө бүхэн протокол бичээд явж байгаа бол бид нөгөө нэг дараад нь эцэс бидний протокол гэдэг чинь ерөнхийдөө бол бид нар түүх үлдээж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Бидэрт бол өнөөдөр дараад нь бидний хүүхдүүд харчаад оо манай аав ийшнэр манай ах ихнэр ийм ингэж явж исэн юм гэдэг. Энэ чинь түүхийн протокол өнөөдөр шаргал сумын өнөөдөр түүхэн үүсэн хөгжил эдгээр чи бүгд юм нөлөөлөхөөр бид нар зүг нэг талаас нь дараалттай явчих бас зүгээр байгаа. Тэгээ яг ер нь нөгөө албан ёсны нөгөө юм сайт нөгөө Facebook сайт дээр ингээд бид нар гүрээр ороод байгаа шүү дээ. Тэр дотор чи ингээд одоо жишээлбэл яг ингээд бичгтэй байгаа хэдэн хүн байна те. Тэгээд сонирхож байгаа хүн, дэмжиж байгаа хэдэн хүн байна. Тэгээ нөгөө тоглолтын хэдэн хүн байна. Энэ чинь нөгөө албан ёсны сайт гэдэг юм дээр чинь тэр нөгөө зардлын юг ямар ч алтан байвал тавьхгүй. Яаж ч хэрвээ шаардлагатай бол тэр хүн өөрсдөө тусдаа материал биш юм дэж мессеж шаардлагатай бол Facebook-д тайлангийн файлаар аваа чи өөрөө танилцсан. Ийм хөл асуудал гарч байгаа байхгүй наадхан дээр чинь. Тэгээд одоо эсвэргээрээ би бол одоо уунаа битээр одоо мөнгө хийдсийн хоёр
хоёр гараад чийсэн бэстээр ингээд хүн хүчигдээд явж байгаа гэсэн. Өнөөдөр бол Би чи- ирсэн бас дургуй баг. энэ дээр чинь өнөөдөр тайлангаа бүх холбооны гарын хэсэг ганцхан баталгаад байна шүү дээ. Энэ төрийн хэсэг байгуулахад бүгдээрээ сууж байгаа байгуулсан. Тэгмүүд энэ дээр өнөөдөр ямар үүс гарсан. Асуудал гарсан чинь холбоо тэргүй байсан чинь заавал өдөр хүний зөвлөлийн дарга байх хэрэгтэй. Тэгжиж энэ төрийн хэсэг бий болно гэж байна. Тэгээд энэ бас хэнийг бий болов уу гэсэн өнөөдөр мөнгөтэй өдөр зөвлөлийн дарга болгоё гэдэг зөв сонгосон шүү дээ. Тэгээд ерөнхийдөө энэ чинь хараа хяналттай бүгд ингээд нааш чаашаа явж байгаа болохоор бид нар чинь энэ дээр бас тодорхой бас цензуртай байж одоо тэр бүх хэдий чинь шууд хин дээр ил тавьдгүй байхгүй. Алтан байгуулагч байсан, ажгүй нэгж байсан, хувь энч байсан тэр олон нийтийн сайт дээр бүгдээс байршуулт тийм байдгүй тэрийг бас зөв зүгээр ойлгож энийг бол яг нэг шатаралтай ингэж явдаг шаардлагатай бол за энэ дээр би ийм авмаар гээ буруу зөв чи ингээд хэдүүлээ ингээд бид нар цаг тухайн үед нь жилийн өмнөсөн шаардлагатай тайлангаа аваараа гэж тэр пэсэл бичилдээсэн нэг 80 хин нэг мартаад явсан байгаа шүү дээ. Энэ чинь ингээд дайрсаад өнөөдөр хэрэгэн байдалтай эцсийн байдал ийм үр дүнд хүрч байгаа байхгүй. Энийг бол бид нар өөрсдөө яагаад энийг өөрсдөө танаа бас бодостой. Тэгээд олон нийтэд хийчнээ юм харж байна. Тэгэд өнөөдөр зарим шаардлага байхгүй ус зөндөө өсөж байгаа байхгүй. Өнөөдөр шарын голын нэр гарч байгаа шүү дээ. Мөнгөтэй зүг шүү дээ. Одоо энэ сайт блог юмгаа бүгднийг зэгцлээ. Тэндээс хасхын нэмхийн. Тэгээд хэдүүлээ яг тамирчид нэг групп байх юм уу? Тэр олон нийтийн шарын голын нийт хоккейчдын дахиад нэг групп байх юм уу? Энд чинь бас зөндөө олон залуучууд, эмэгтэйчүүд, эмчдэг үеийн ах эгчнэр эмээ өвгөнөр бүгд байгаа шүү дээ. Тэднийг нэг болгох юм уу? Тэгээд дээрээс нь дахинд байгаа Улаанбаатарч байгаа, Эрдэнэтэд байгаа, Шарын гочид байгаа. Тэгээд эднэргээ яах вэ? Энд чинь бас нэг талаасаа бид нар нөгөө зөв зохион байгуулалтанд орж ижил энэ хоккей чинь бас нэг талаасаа нэг толгойтой явж ижил эдгээр энийг бас хөгжүүлж шүү дээ. Тэгвэл нөгөө хин нэгэн дуртай нэгэн бариад тэнд нэг бариад энийг аав, тэрийг аав гэдэг ингээд тэгэхээр төрийн ус гэж байгаад яах юм? Гол нь тэр байхгүй. Тэгжэл өнөөдөр зөв талаас нь болгож ижил бүх юм ярих хэрэгтэй шүү дээ. Жаасан. Ер нь нөгөө тийм энэ тийм бид ер нь урлаа ер нь аль дээр бүгдийг хийсэн мөн тэгэл ойлгоцсон шүү дээ байхгүй юу? Тийм үү? Би болохоор нэг үгтэй. Тэргүүлэгчдийн бүгдийг ингээд тийм нэг одоо нэг арай 10 чи ийм байна гэж юм бодсон хийж ярих юм байна тийм биз дээ. Тэрийг хийчих гэж би бол одоо 2 жилийн өмнөөс л би хийсэн. Тэнгүүт Монголоос тэнгүүт за хорлоо хийчмээр ингээд би тэр юм хорлоо яг ажил төрөлтэй намрын үе баталгын ажил төлөвнөөс болохгүй яг энэ ажил болохгүй гэсэн. Тэгээ яг ер нь бол холбооны оршиж байгаа задлага, хандив, мөнгө төгрөг, тамга тэг бүх юм ганцхан баталгын гарын шиг гардаг шүү. Хэдэн зүгээр хаашаа задлахгүй баталгын гараас орж исэн юм. Ерөөсөө тийм. Тэндээ туслах хүн гэж ерөөсөө байхгүй. Тийм үү. Тэр хүмүүсийн юм дээр бол данс дээр гэрэл таа тэр юм дээр харсан бол бүх юм байна. Тийм байгаа шүү. Үгүй байх. Би биш ч юм. Энэ групп дээр лайв гэдэг. За ямар ч өнөр тодорхой төлөвлөлтөд уулзаад төрөн бус байгуулахын одоо ээлжид хурлаа хийж байгаа нь бол ямар сайн шалтгаан. Хэдүүлээ хурлаараа тэгээд юу илчих вэ? Одоо тэр өмнөх зарим нэг тэмцээний тайлан тооцоо үсэж гин. За дээр нь тэгээд энэ жилийн одоо 2024-25 оны удирдлагын тэмцээн уралдааны юм бид бүгд 9 сард хийхээр байсан бол хойшлогдчихлаа. За тэгээд дараагийн одоо төрөн бус байгууллагын дүрмэн дээр заасан бодох бид зарим нь одоо мөрдөж чадахгүй. Ялангуяа одоо тэр гişүнчлийн хураамж техник асуудлуудаа бид цаашдаа нэгдээ. За дээр нь бид нар чат групп бас байж байгаа. Тэгээд энэ дээр бас харьцангуй одоо бид хүн сэтгэл одоо юугаа мэдээлэл нэг хуваалцж явдаг. Тэрийг одоо арай илүү бодтой одоо зарим нь идэвхтэй байдаг, зарим нь одоо хэдийгээр санал бодлоо бичмээр байгаа боловч тэг ямар нэгэн шалтгаанаар бичихгүй байгаа улсууд бас тэнд зөндөө байгаа харагдаж байгаа байхгүй юу. Яг ингээд тодорхой юм хаяа нэг тэнцээ уралдаанд ч юм таарад уулзахаар нэлээ юм ярьдаг. Тэгээд тэн дээрээ чөлөөтэй бичээж ихээр тэн дээр нэг бичихийг хүсэхгүй байна гэсэн маягтай байж байна. За тэр бол яг хувийн нэг өөрийгөө илэрхийлж байдаг бол тустай байгаа. Тэр ямар ч бид нөгөө төрийн бус байгууллагын дүрмэн дээр би одоо өнөөдөр нөгөө
дүрмийн зарим нэг заалтуудыг аваад бас оруулсан байж байгаа шүү дээ. Тэн дээр бол тодорхой хугацаанд дүрм юугаа хурл уулзалтаа хийж явах хэрэгтэй байна. Тайлангуудаа хийж явах хэрэгтэй байна. Дараагийн ажлын төлөвөө бас гаргаж явах хэрэгтэй байна. За сонгуульт ажлууд байгаа бол тэр сонгуульт ажлын байрууд дээр шаардлагатай хүмүүсээ дараадаа сонгож явах юм уу, үргэлжлүүлж явах юм уу, эсвэл шаардлагатай одоо хэрвээ үнэхээр энэ хүний ажлыг гүйцэтгэл асуудалтай байна. Энэ хүнийг одоо солих шаардлагатай гэх юм бол солино. Эсвэл үргэлжлүүлъя. Эсвэл өөр одоо ямар ч тийм одоо ярих хэлбэр гарах юм бол тэрийг бид их хүний одоо энэ бүх нийтийн уулзалтаараа бол ер нь ярилцах нь зүг байгаа. Тэгэхээр энийг бид нэр ярих хэрэгтэй байна. Одоо ягаад гэвэл бид бас олоодаа сэтгэл нийс нэлээд олон хүн байгаа учраас энийг илүү дараагийн төвшөнд дагсан төвшөнд гаргахын тулд одоо дор бүрнээ бодхоос илүү уулзаж цуглаад үйл ажиллагаа ингээд жигдрүүлээд улмал сайжруулаад явуулах үүсэлтэй байна. За энэ дайданд бас өнөөдөр бас нэг сайхан мэдээ сонслоо. Монгол улсын гавьяа тамирчин болж байгаа Мишель өрөндөө бас баяр хүргэе гэж бодож байна. За миний хувьд юм тэг яг аяа нөгөө ярих сэдвүүдийн дагуу бол тусад нь бол яриа явчих. Тэгэхээр бас би нэг ингэж байна. Одоо ийм нас зэрэг мөнгөтэй. Одоо бид нар одоо бид нар шаргал ахтууд гэдэг нэг ийм групп чат байгаа шүү дээ, тийм. Одоо байгаад байгаа шүү дээ. Одоо ингэ яагаад байгаа тийм үү? Энэ дээр ч одоо хэрэгтэй хэрэггүй хүмүүс аюул их байна. Эсвэл одоо яг тийм яг сургуульд тамирчид одоо түрүүнээс байгуулах тийм хүмүүс яг тамирчдаа группээ нэг хийгээ, сонирхчдынхаа нэг хийх юм уу яагаад. Тэгвэл ингээд идэж яг бүгдээр ингээд тоон дотор орж ирэл тэгэл нэг мэж чинь хажуунаас шат талид юм яаж орж ирэл. Энийг бас яг та нар бодлоо. Яг би зөв миний хөрөг бодлоо. Тэгээд ер нь гişүнчлэлээр явж байгаа төрийн бас байх гişүнчлэлт яг оролцож байгаа хатууд төлбөр төлж байгаа тэр усууд яг өөрсдөө одоо жил бүлгүй хасдаг ч юм уу дөрөв журмууд өгчтэй дотроо Одоо чи тэнцээ ордонд ороход дотроо төлөвлөгөө заа гэж одоо шаардлагатай. тэгээд тэр дотроо юу чинь ил хамар. Тэгээд ган төмөр хараа 2 сар өгсөө 3 сар өгөө бүгдээрээ нэг тэр хатуу гişүнчлэл дотроо өөрийн сонирхч дотроо биш л тийм өөрсдөө нэг юм хийж байгаа болохоор тавьчихдаг шууд. Алтнаа 2 сараас өгөө. Тэр хүн ч бодоод чинь бас шахалт авахгүй тийм нийтийн шахалт. Энд ирээд устгаар бахаар ч юм уу өөр шүү дээ. Хоёрдоо тэр санхүүгийн асуудал ер нь нийлж байгаа асуудлууд санхүүгээс л байна. Задах хөө нийлхээр бас тэгэхээр нийлсэн. Задах шалтгаан дандаа санхүүгээс байна. Тэгээд санхүүгийн юм байна. Одоо жишээ нь оос энд яриад ойлгохгүй. Өчөө тэр нэг аа хатуу биш юм дотроо байж ирэх. Төрөөс байгуулж байгаа тийм нэг нийтийн үүсгэх нийтийн үүсгэх төрөөс байгуулах төрөөс байгуулах гэдэг нь баталтай юу вэ? Хоёр удаа тийм гişүүд үүсгэх. Тийм хоёр гэсэн тийм. Тэгээд чинь нөгөө бид нар чинь нөгөө гişүүд үүсгэх гэхээр чинь одоо зөвхөн тэр усууд намаас болохгүй нийцэх болчиход байгаа. Нөгөө хүүхдүүд байна. Тэгээд дээрэс нь нөгөө шин сэдэм манай чаргууд хоккей нэмсдэг бүх усуудад нээлттэй байгаа бол хэрэг бүгдийг оруулдаг гэдэг төрөөс чинь нийт үүсгэх гэж болгоод тэгээд ерөнхийдөө нөгөө бас татвар тайлбар тооцоо тавихад бас нөгөө санхүүгийн асуудал дээр нөгөө татвар дээр угаасаа жил болон бид нар чинь нөгөө тайлбар тооцоо гаргаж байгаа шүү дээ. Тэгээд мотор чи өөрөө тэлээ гаргаад татрын байц машинаас уулаад бүхэн маа ингээд балансаа ингээд хэлчихгүй орхон хаанаас орж ирэх үү гэдэг энэ чинь бас нөгөө орж ирж байгаа ордынхаа нөгөө үндсэн төсөлт нөгөө нэг юу яг юу зохицуулж байгаа юм тий. Одоо зохицуулах хэмжээний юм байхгүй болохоор чи бид нар чинь бас асуудалтай байхгүй. Тэгээ одоо өгж байгаа хүмүүс нь байх уу, татвар дээр хэдэн дөрөв яаж тогтох уу? Энийг одоо энэ үйлчлүүлээд яг энэ төрийн үсээрээ дансаад нэг хүний дансаараа татвар нь ингэж явах уу? Тусдаа нэг бол ингээд яг гişүүдийн багаар явах уу гэдэг бас асуудал зөндөө байна л та. Наа чи юм. Тэр бас яг сайн бодох хэрэгтэй. Болж ярьж ер нь бас одоо жишээ дараа ингээд нөгөө сарын 22-ыг татдаг гэсэн. За жишээ тэгж одоо чинь одоо Улаанбаатар гэхэд одоо Ундаа мандгаа иш. Ундаа чинь би тоглолтгүй тий. Би тэмцээж байгаа юм уу? Би өөрөө яваад байдаг. Энд дээр ч бас асуудал байгаа. Тэгэхээр тэдний чи одоо мөнгө хэрэг хичүү, байх хичүү гэдэг. Яг тэмцээд очлоо гэхэд хөө багасаа төсөөлөг таксид өгсөн байгаа тийм үү?
Одоо дөрөв бус байгууллагын мөнгнөөс тагсын төрсөн байгаа шүү дээ. Тэгээд энэ дотор ч бас нэг юм гарч ирээд байгаа байхгүй. Энийг яах вэ? Тэгээд нөгөө итгэвтэй гүйж байгаа залуучуудаа зарим нэгээс сурж байгаа улсууд байна. Чадахгүй улсууд байна. Тэгээд эднэртэйгээ хоорондоо ингээ ороод томцоод тоглохоор тэгээд бас тэндэр ч нэг ишинчтэй асуудал хэрнүүд ирэхгүй байж байгаа. Ямар бэлтгэлгүй байж байгаа. Тэгээд орж ирээд дунд цаа энэ тоглолтыг юм чи энийг л оруулчихъя гэдэг. Энэ ингээд явж чадахгүй юм чи энэ голож чадахгүй юм чи энийг оруулаад яах юм. Энэ ч хамгийн буруу юм баггүй. Тэр хүн чинь бас өөрөө тоглож байгаа сурын юм идий ерөөсөй чадахгүй ч гэсэн талбай дээрсэн гаргаад үүлгээд бас ингээд наашаа за одоо шинэ чинийхэн ийм зүг байх шүү, нэг класс нь ийм чи зүгээр ойлгоод чи багийн хүнд ийм байх шүү. Ер нь бол яг эцсийн эцэд энэ бүгдээ бид нэг ингээ ярихад бол одоо биднэрт бол манай ахмадуудаа ялангуяа 50 тишний ихтэй ямар ч тасалжуулагч асуудал байна. Тэгээ одоо хин дуртаа ингээ тасалжуулагч хийгээд одоо хин дуртаа нь одоо жишээлбэл одоо хин мөсдөх энэ уган баяр хоёрыг хин багийн эзэн хин багийн менежер гэж тавьчихсан. Өнөөдөр бол эцэст бол энэ бас хэрэггүй юм байхгүй. Өнөөдөр яг үнэхээр багийн эзэн бол багийн эзнэрээ явах ёстой. Багийн менежер явах ёстой байхгүй. Багийн менежер гэдэг нь өнөөдөр яг тэр утгаа бас зөв ойлгох ёстой. Багийн менежер багийн эзэн хоёроос тусдаа тасалжуулагч гэдэг хүний үгээр бүгд юм явах ёстой байхгүй. Тасалжуулагч гэдэг чинь өнөөдөр ямар байдаг? Манай нэг бол сайн өөр энэ бүгдээр чихэн тэгэхээр энэ дээр бас зүг гаргалаа гэдэг л гаргаад хэдүүлээ бас баг тасалжуулагч үгээр л энэ тэмцээн уртаад ингээ яваад баг конфликттэй ингээд явахгүй дараад нь хэдүүлээ намайг оруулсангүй чамайг оруулсангүй өнөөдөр эцэс бид шарангууд энэ л гарна шүү дээ. Нэг зохион байгуулалтад нэгдсэн нэг юмар явуулж бид нар өнөөдөр энэс илүү явах зөндөө бас боломжууд байна шүү дээ. Тийм ээ? Тасалжуулагч одоо хэн бэ яг авах юм бэ? Энэ дээр одоо ингээд тасалжуулагчийн санал ингээ гаргал хэдүүлээ одоо ингээд улсууд та нар чинь дотроо бодож байгаа бодлого байгаа. Тэрийг өөрсдөө хийж болно шүү нээлттэй. Тэгээ одоо удахгүй ингээд юуны хамгийн ихний тэмцээн эхлэх гэж чинь тэгээд энэ дээр ингээд хэдүүлээ энэ хിവэрээ ингээд тал талаасаа цуглаад ямар ч бэлтгэлгүй ингэж орох хэрэгтэй юм уу? Бэлтгэлтэй нэг нь ингээд нэг тусдаа баг болоод орох хэрэгтэй юм уу? Ямар ч бэлтгэлгүй энд очиод ган нэлцэн улсуудын дундор ороод болохоор яадаг вэ? Анаас өөрсдөө мэдчихэж байна. Тэгэхээр ийм байхгүй бол хэдүүлээ бас нэг тасалжуулагч муу сайж тэр хүн тасалжуулагч тэр хүний үгээр яваад тэр хүний үгээр ингээд чиглүүлээд явахад дараад нь эндээсээ хэдүүлээ авахын аваад хаяхын хаяад сайжруулах ингээд явъя л. Байна хэн тасалжуулагч юм. Тэгэхээр манайхан дотроо өөрсдөө бодж байгаа бодлуудаа энэ зүйл даваа хүүд юм. Тэгээд өнөөдөр шүү дээ. Болж өгвөл Шарангод байх хүн тавих уу, Улаанбаатараас ирэх хүн тавих уу, Дахнаас ирэх хүн тавих уу гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Тэгээд зарим нэг ажилтай байна, амарч ирэх хүн бас санал тавих тэр хүн бас хүлээж авах үгүй тий. Бас энэ ч бас асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бас нэг тодорхой хэмжээний бас нэг бодож унгааж ирнэ юу яасан дээр хаа, яасан дээр хаа ер нь бол За. За сая дасгалжуулагч гэдэг сэдвийг хүндчлээ. Тэгэд ямар ч нөгөө одоо хоёр чат буюу нийтээр нэг 78 орчим хүн одоо шарангуул хайрхны шарангуул төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд одоо хамааралтай нэлээд юм хамааралтай оролцоод байна гэж би бол ойлгосон. Тэгээ би нэг богино хэмжээний тэр хүмүүсийн бүр оролцоо бол байршил юм дээрээс бол анализ хийгээд нэг гомдхоо нэг тийм тайд дүгнэлт явуулсан байгаа тийм. 40-с дээш насны 18 хүн 50-с дээш насны 22 хүн байлаа тоглох нь. За тэгээд юу дэмжигч болон одоо санхүү болон бусад байдлаар одоо дэмжиж оролцож байгаа нийт 30 хүн байсан. За хүүсээр нь аваад үзэх юм бол 2 эмэгтэй 76 эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүсийн үйл ажиллагаа бол одоо ямар нэгэн байдлаар тэмцээн уралдаан дээр шууд илэрч болно, шууд бусаар илэрч болно. За яг тэр дотроос ороогүй ч зөндөө усууд байж байгаа. Тэгэхээр түрүүчийн ярьдаг нөгөө тоглохгүй ингээд бид нар чи өөрсдөө нийт дүүждэг төрийн бус байгууллага гэдээ явж байгаа учраас энэ өөрөө энэ хоккей спортыг сурчлах. За ялангуяа энэ шарангуудын хоккей спортыг цааш нь өргөжлүүлэх, хөгжүүлэх, зарламж халаа болох тал дээр бол бас нэлээд үүрэг гүйцэтгэж оролцох хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол
одоо харж байгаагаар бол хүмүүсийн хувьд одоо хүүхэд байхдаа нийлээ тоглож ирсэн. Одоо тэгээ үндсэндээ гудамж тоглож ирсэн ч юм уу те тэр улсууд илүү одоо нэг өөрсдөө илүү сонирхож байгаа. За зарим хүмүүс маань одоо яг Шаранголын үндсэн баг тоглож ирсэн ах нар байна. Тэр энэ бүгд одоо бөөнөрөө нийлээл хоккей спортын төлөө одоо тоглоод явж байгаа. За зарим нь бол хоккей тоглож ирэвэл хамаагүй гэж ерөөсөө тийм хүмүүс байж байна те. Тэгээ бид одоо төрийн бус байгууллага болоод явж байгаагийн хувьд үйл ажиллагаагаа бас түрүүчийн хэлдгээр арай илүү өргөн үрээтэй оролцоотой зэгцтэй явах нь бид нь чухал байна. За энэний нэг хэлбэр нь бол одоо бас хэд хэдэн удаагийн тэмцээнд